Цагаан сарын автобусын нэгдсэн зургалтандоо тавуулсан цагтаа тавуулсан газараа ирчихсэн та бүхэндээ баярлалаа. За бид энэ сайхан уулзалтыг 13 жилдээ зохиож байна. 10 одоо уран агуулга хэлбэр янз бүрийн талаас уран сайхан байж байна. Тэр энэ жилийн зургалтын онцлог бол зарим мэдээ ахмадуудын санаачлагаар гэдэг юм уу? Ахмадуудыгаа одоо ширээнд толгойлуулан суулгаад салгад суулгаад тэгээ ширээнийхээ асуудыг илүү дотн танилцуулсан их зүгээр байна гэсэн бодлыг үүднээс энэ жил нэг ийм үйл зохион байгуулалтаагаар ширээгээ хавьяалаад ингээд сургалтаа хийх гэж байна. Тэгэхээр ширээ болгон дээр энэ зургалтын хөтөлбөрийг тавьсан байгаа. За хөтөлбөрийг имэйл хаягтай бас тэр фэйсбүүкийн төсөв нэгдсэн зургалт юунд холбогддог улсууд зориулаад өчигдөр явуулсан учраас уучлаарай та бүхэн нэлээд тодорхой ойлголттой байгаа. Хамгийн гол онцлог нь бол зорилго нь бол илүү дотн танилцах одоо энэ чиглэл гэж байгаа. Хамгийн гол онцлог нь бол урдуудын бол ер нь хөтлөгч нь бол одоо бид бүгдээрээ гэж одоо ойлгох юм шүү. Хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээр зохион байгуулалтаас хөтлөх хэрэгтэй бол бас нэг тийм сайн биш. Тийм учраас өнөөдөр би зарим газар нь бол би жоохон тайлбар хийгээд явна. За зарим газар нь бол манай баггүй цагт сайхан хөтлөгч биш шүү. Холбогч зарцуулагч гэдэг нэг байдаг шүү дээ. Тийм үйлдэлээр оролцох юм байна. За тэгээд бид чинь бүгдээрээ өвчин авгийн улсууд, эцэм авгийн хүнтэй холбогдсон улсууд бидний аваад өгдөгөр өвчин гэхээр бол нэг тэмээн дээр үрдэр хөдөлж исэн өвчнгүүд биш. Ерөнхийдөө тодорхой одоо улсуудаа өдөртөг шиглэмдэг тийм одоо технологид одоо даван гэрэлчээр манай авгийн ингээд үзсэн бол улсаа хөдөлж исэн тийм хүмүүсийн одоо өөр удам тийм улсууд учраас бид нэр бас дөрөвнээ тэр юм хөдлөх хэрэгтэй бол муугүй гэж одоо ингэж үздэг. Тийм учраас бүгдээрээ талтлаасаа дэмжиж хөтөлбөр дээр ямар ажил явуулах вэ? Хэрэг одоо энийг гүйцэтгэх бидний бүгдийн тодорхой үзсэн учраас нэг өөрөө залуулдаг цагийн офор өөрснөө гарч ирээд сайхан одоо оролцоорой гэж ингэж одоо хүсэх байна. Тэгээд бүгдээрээ одоо хоёрсны дараа сайхан судлаа. Хамгийн ихсэн. Дөрөв хүний судлаа үзсэн байх. За тэр үндсэндээ бол өстой 98% чиглэлээр нэгдсэн зургалтаа олон зүйлсээр эхлүүлээ. За тэгээд бүгдээрээ тэгээд нэрээ самбын дээр бас яг л манай техникний чиглэлийн бүгднийг одоо сумраа биднээс сайн санаа сайн дүүм хийчихээ. За тэгээд сонирхолтой.
Тэгээд ураг ахын бүсүүд энэ олон жил одоо нэгсэн болгоод тэгээд байцаагаа би тоочдоо тэгээд бас өөрсдөө сайхан юм явуулна. Ахын бүсээ одоо хүндэтгэл томаа хэмжээ бас ингэж авах бас бэлтээ энэ олон бүсийн харцны. Тэгээд манай ураг ахын бүсээс мэдээж зүйлүүд бас гадаадын замтар санаа бай. Зарсан үеийн Tarkın ongo sağ solda sağsında sağ zamire Efendim ben olmuştu. Aslında gitti hangi kaya yolda taşıdı gitti. Ayrıca bunu işte herkes basit olan ile kardeşinci o da sarımda yar örgün olan aklı olduğu kurum dediğinde ilk yolu işte ilk taşıdı ilk sahibi 그래도 오늘 한 곳은 어떠? 자, 우리들이 몇개 내가 한 곳은 고층으로 들어오고 고층으로 들어오고 소모 고층으로 하면 바로 지주에 자, 인지인이 더 시내 앞에서 비리고 있으면 내가 밀치나에 대하고 아주 희한하나 모르는 양수름만 Tosca é de exatamente isso disse lá, o urbo de muita gente disse. Ora quando estamos muito 진행될 수 없어. 그렇기 때문에 우리가 생각하는 아는 거 같아도 아는 거 같아도 진짜 못 되었어. 아는 거 같아도 아는 거 같다고 이래. 야, 세일까지 하면 아무것도 없으니 내린지 없으니까 자기신이 발자가 나영자에서 어떻게 없으니 이러면은 자, 옹기신지된 상황에서 내가 어떻게 살았구나 이렇게 내려가서 저렇게 도와드리고 나는 자체를 문자가 나 내려가고 문제로 있어 나한테만 주지 오늘 이제 뭐 어떤 것들이 너무 힘들어. 진행이 이렇게 뒤쪽으로서도 좋네. 나는 후는 더 찍고, 왼쪽으로 한따라 직접 잡아잡아. 나는 더 찍고 있던 건가요? 나는 후는 어떤 작은 더 들어오고 나는 가져갈 수도 있고, 어이 저기 후는 없다고 해서 진짜 덮어요. 어이 저기 나와 있대. 더 찍고 있던 건가요? 야, 이건 그때 우리 냉장실에 타요. 나도 냉장고기 다 하나 했어요. 야, 타면 그냥 일주일도 없어. 내가 또 이제 다 하나 했어요. 야, 민주 앞으로 올창하를 지고 있으니까 민주가 알았을 거 하는 거 냉장 갖다가 하나 했어요. 야, 나와서만 우리 있어 이거 이제는 없은 사람들에게 그래서
Burgunbay, Nigeria spirituality, Minchu power of carefully using the story. Now, 벌써 들어오는 스케줄 대표님이 나빠졌다고 벌써 나이스다고 나이스나다 스케가 많지는 되고 하나 그래서 나를 찍는 이 비유에 불신게 됐다는 거야. 오, 야시. 거시에 스케가 있고 난 보는 거 스케가 있는 스케가 있는 야, 인사 뭐냐 해도 벌써 저가 미친지 지금도 또 성인 시작하였으니 이 학교로 들기만 어떤 분들이 붙은 이 모습부터 문도에나 이 꼭대기 다 어떻게 가르쳐도 다 없구만 인사 모르는 것을 한번 하고 싶다 받아보는 순간에 야, 이번에 오는 벌써 저가 미친지가 보이는지 못지 다와라 우리 쪽을 사람 대가지가 뚜마블라기입니다. 아마 박사님만 먹어보신 가비아 박사님 좀 그때 앞들 사람들이 복사하는 박사님들을 위한 먹어볼 얘기를 전에 그나 아무로 일어난 햇불이 본디스를 따라 이거는 이랬습니다. 아무로 있다고 있는 아버지 인지가 들어오니까 집주인 인지가 들어오겠다. 호치민이 예민이 한간 분야는 좋고 대부분이 나도 하니까 우리 정도 계속하고 실컷 예민 시대 나중에 했었습니다. 이것도 나는 따라 이제 야 그래서 밥 먹자. 아까 공간만 일분이 건강하는 뭐냐 싶다. 야, 뒤에 일된 성수만 어록성된 부분이 해야 싶다. 야, 고르기 어려운 법 삼고 할기니 뭐냐 싶다. 야, 강 sistem만 다토린 예술된 다토린 부분이 봐야지. 나만아 엑스마이자 막시나 떨어뜨는 것도 같습니다. Kaya itu sebenarnya dia. Aslinya orang itu just sampai saat ini cerita pasal itu kalau ujian semuanya, dia bawa dia orang terjadi itu, nanti dia alias semua itu orang sudah semua ini terus suara, orang terkadang rugi, kalau suara, anak guru itu dari sini juga nanti orang juga dari sini orang takkan orang secara 너무 감추는지 도스 수명을 없이 남북하로 없다는 이끌어있는 저런데 있으며 영어도 하나님이 훔치고 들어오던 어느 식도 못 들었어요. 일상으로 보잖아요. 자, 서영과만 영어됐지 서영과 그러고다가 시인식으로 이제 나왔던 실도가 수업을 짓습니다. 하나님이 갖다 수업을 짓을 때 야, 알리아스 야머리 지역이네. 나 지금 괜히 야도 속대 없고 호르 좀 했다 그랬으면은 이거는 노래서 어떤 거 사냐 만나에 길 많이 있는 것만 대학원생 하러 갔었습니다. 만나 아직 안 쓰는 만 대학원생 하러 갔습니다. 만나 공부도 응급치는 이제 예다들 쓰면 누나 듣고 와서 재미지마 파스킹 한 나오라고 쓴 거야. 야, 일대를 써도 돼, 여기. 야는 또 여기가 적든 집에서 두개 한 아홉 썼은 거야. 야, 윤지만 서로든 오름을 시키는 여러분 쓴 거야. 박수를 두개 들으면 거기에 있는 서로든 아이들은 어떤 것들 보니까 보시면 일대사는 지금도 서로든 불문에서 썼습니다.
아이언 높은 이를 보고는 altın durduğunu yükseldi. Sabun yapsınlar. Kalkakların temizliği kovalarına karşı şiddet olsa hükümetin onun aklı zorlu vurmaklıkman antrenörün hepsine yüklerin aşağısına şeyin daha da düşünüyor. Yani zaten 이런 답답도 하고 아마 우선으로 없으면 또 나오고 있어요. 왜 다음 운동에는 전부 여기요. 얘는 어찌든 가지고 말고 있잖아. 여기서 못한거나 가까이 때 오늘 시키는 사람이 공부리 그때 무슨 problema 있어. 아이들이 그래 시골에 가는 시간이 있어. 선생님이 있어. 아동들의 공부가 아이를 샀다. 이런 걸 가지고 또 의견 정도는 Ургийн хаан баяр саршныхаа зовлоныг хийж байгаа та бүхэндээ алтан үзлэг тэмээх гал дахиад жилийн саршны мэндийг өргөн найдаж мэдээлье. За энэ санаа болтон дээр ерөөс болоод 12 жил болж байгаа санагдаж байна. Жил болгон ярьж бас та бүхэндээ аялал өргөн барьдаг. За манай та бүгдийн сайн хатгүйсээс Монгол улс ерөнхий хичнээн шагналт улсын филармоны морин хуурч амар үеийн найзтайгаа өнөөдөр аян хамтран та бүхэндээ аялал өргөн өргөё.
Тэгээд ерөнхийдөө жоохон гөөнтэй яасан юм бэ гэж. Тэгэхээр юуны өмнө энийг одоо зовлтойгоо ууц шүүсийг хөндөх энэ ажлыг бол насны хайрынбэр явуулж ирсэн заншилтай энэхийн тухайд манай цоожийн ээж таарч байгаа. Тэгээд цоожигаа урьж байна. Тэгээд сайхан ууц шүүсийг хөндөөд бишгээ үлдээн үү гэж урьж байна. За өөр нэг хол ажил байгаа. Өнөөдрөөс энэ арга хэмжээний энэ гол ажил бол апгайда найтингийн уулзалтан дээр бас ярьж байсан нэг баяр хүргээд үзүүлээ гэж. Тэрнийг одоо хийе. Юу гэхээр ер нь одоо бид нэг сайхан олуулаа хацтай төрсөн улсууд юм. Би ажилтаа байхдаа манай хотын нарасталын зургалт болон 130 хэдэн хүн орцдог гэхээр ямар сайхан олуулаа юм бэ гэж ингэж тэдний гайхдаг байсан. Тэгэхээр бид нар чи ерөөсөө зөвхөн 130 хэдэн шиг зөвхөн одоо нэг дөрвөн эгчдэг дөрвөн хүний одоо өөрсдөө одоо бид нар юм бас бүрэн биш ер нь нэлээд хэсэг нь Улаанбаатарт амьдарч байгаа нэг зорж байгаа. Тэгээд зөндөө олон одоо нагцын талын авгийн талын зөндөө олон бүлүүд байна. Тэгэхээр энэ нэг одон мөргийн одоо хэлхээ холбоо одоо нарийн гаргаа бүр дээшээ нэг битрээс дээшээ нэг 4-5 үе доошоо нэг 4 үе бүгдийн сайхан судлаа. Тэгээ судлах хэрэглээ номын сундаар нэг баахан материал үзэх биш тийм боломж байхгүй. Дандаа хүмүүсээс судлаа асуугаа үнэн гэдгийг магадлаа. Я тэрнийг бол тодорхой хэлбэрт оруулаад одон дахин одоо наадын жаасраад тэгээд бидний одоо ураг мэдээ сайхан тийм дахин дахиншгүй ургийн бичгийг одоо зөвхөн мэдээс апгайда энд оролцож байгаа 133 хүнээс юуны юм. За тэгээд энэ програмыг хамаар хүмүүсийн бидний өмнөөс баяр хүргээд алуун галархан дэвшүүлье гэж ингэж бодож байна. За минуту ноца за тэгээд энэ одохгүй адгаа бол бас энэ ургийн бичгийн талаар ураг төрлийн холбооны талаар
өөр жишээ болгоод өөрийнхөө тэр одоо судалсан бүтээсэн 5 одоо удмын бичгээс нэгийг нь одоо сонгоод та бүхэн тавч тайлбарлана. Эндээс тодорхой авах. За ерөнхийдөө бол одоо энэ 40 гаруй жилийн одоо чин сэтгэлээ гаргаж ирсэн бүтээлийн бодиттой эрдэн дахин татшгүй ийм жаахан үрдэн юм аа. За сабаа минь гоо. За тэгээд атгаага энд урьж байна. За энэ дугаараа төлөөлөл болгоод эгзэгээ авсаар яа. Нинж. Анд жоохон доош. За тэгээд энэ хойшоо налаас очихно. Хойшоо тэгээд хүмүүсийн хүмүүс тун далар хэлгээд хөвөрс надад хэлээд тэгээд эхний удаа бол яг ер нь таны бичсэн юмыг эргүүлээ жоохон хооронд оруулаад өгч байгаа. За энийг одоо суваараа хадгалж яа. Таван удмын одоо шаштай. За тэгээ энийг бол хэрхэн ашиглах вэ? Энэ асуудлыг манай гэн нэгэн эцэн бол 10 тийм тойрог би зүгээр өнцгөө тоолоод үзэхэд нь одоо тэр 10 тойрогдээ наавал 6 гаруй хүний нэмж гэж байгаа. Бидний тавчдаж орно. Тэгтэл одоо тийм хүний одоо нэрэн одоо тийм болсон байгаа. Ийм сайхан баялаг өргөн бичиг идэвхтэй хийж өгч байна. За тэгээд энэ одоогийн зорилгоор адреда энэ дорсч байгаа 131 бүгдийн бүгдийнх нь өмнөөс бүгдийн албачлыг дайгаад бас нэг чихэн бэлгийн зүйл гардуулыг тооцоолын зүйл гардуулыг гэж бодсон юм аа. Тэгээд нэг хүчээрээ төлөөлөндөө тэгээд гардуулыг яа гэж орон төрийн хавцаа мавлаа өнжид болон хавцууч таны үеийг үлдмэлтэй яваа ахтан яваа бихромнес манай атгаа угаасаа ухаалаг оюунд дүнгээ энэ бас ухаалаг ноханам бүр бас нэлээ ажилд нөгөө ургийн бичгээ өшөө байжуулах ажилд нэмэр болох үү энэ арчин үед нэг ухаалаг гаргаж гэж юм яриад тийм бас таа бүхнийхээ өмнөөс бэлгэж байгаа шүү. За одоо Атгаамын автомобиль ажилтус ургийн бичгийг ашиглаж байжуулах санаа уран төрлийн холбооны нэрслийн талаар өөрийн бүтээсэн ургийн хэлхээний зургаас жишээ татаад энэ дэлгэцэн дээр үзүүлнэ. За энэ дээр чинь тэгээд ер нь сонирхоод ингээд ойлгох юм уу? Харагдана гэдэг чинь сонирхоод харуулах юм уу? За ер нь энэ одоо маам гэж тийм ээ. Яа бид нар одоо маамын одмын лосоод энэ дээр бол за яа за атгаар жоохон эргүүлж өөрийнхөө арга үүслийг эцэг шаардлагатай байж энэ ажил яг нэг хэсэг тасалсан. Одоо эргэн сэргэж байгаа. За энэ өөрийнхөө ургийн 5 ургийн аавын ээжийн аавын ээж мөн аавын биш ээжийн аавын гэсэн ийм 5 ургийн ийм гогоо юм дээр ургийн бичгийг засалсан хэлбэрээр
одоо нэгэн эртнээс тухайлбал 1916 оноос авсан юм аа. Тэгээ өнгөрсөн жил одоо энэ нэг ерөн жилийн 9 үедээ хийчихлаа. Тэгээ би цаашаа усан тухайдас сейчас модсан. Араа үеийнхээ нэс тосол хаа гэдэг бүхнээс ийм одоо 5 ургийн угийн бичгийг 2 чиглэлээр хийсэн. Нэг дэх хэсэг нь энэ ураг төрлийн холбоо энэ цацрагын зураглалаа. Хоёр дахь нь эдний үүх түүхийг тийм шалтар гэдэг юмыг бас багш хэмжээгээр хийсэн байгаа. За энэ үнийг та бүхэн одоо сайхан судлах үзэх мэдэх хэл одоо хэрэгтэй байгаа юм л да. Цөөхөн айлдвэ хоёулж өгсөн CD-гээр олдогчид яг ургийн бичгийг одоо энэ дээр бичгийг бас цөөхөн хоёулж өгсөн одоо тэр ер нь бараг нэг салбарын айлдваа тэндээс нь одоо давхаж болно. За ингээд миний одоо юу гэх юм бэ? Одож зоорж одоо явсан ажил үеийг үнэлж ахын дүүс та бүхэн маань надад ийм сэтгэлийн өндөр илэрхийлэл олгож шан шиг хүртэж байгаа та бүхэндээ гүн талархлаа юу юм илэрхийлье. За энэ 11 дугаар зургийг одоо таниулах боломжтой одоо би нэг л зургаар дээр санаа авах. Яагаад гэвэл энэ маам гэдэг хүний одны асуултын зураг байна. Энэ хүний үсэд энэ дотор зонхлоо байгаа учраас яг гэж би бодож байна. За энэ нэг жах тоошлуулаад тоног болохоо. Өөр маам гэдэг хүн ятны дэт Уг хэнэг заати тэрний хүний бандик гэдэг юм байна. Бандийн хүү банд таван хөөтэй. Таван хөөтэй. За тэгээд бандийн хүү жомбрын хүү самбран хүү барны хүүгийн наад гүйцэн чинь тэрс тарилчсан юм. Харагчээ. Барны хуугийн хүү Батэрзийн хүү Баднаним би хүү Яхолон төгсийн хүү Дондүү. За ийм 9 үе дээр хонда хийсэн байна. За тэгэхээр энэ Дондуугийн юу нэх вэ? Яхолон төгс аав Баднаним өөцг нь Батэрзийн эдэн цэцэг нь Барны хүү болон цэцэг нь самбраа эдэн эцэг нь жомбор эдэн болон эцэг нь банд холбоо эцэг нь маам өндөр эцэг нь нэрэлдэг байна. За ер нь ихтэй хүн голдуу 5 үеэр бараг хардгүй шүү да. Эмэгтэй хүн голдуу хардаг. Яг усан одоо ихтэй хүн голдуу 4 үе. За би 4 үеэс нь доош хэлээд байна. За Барны хүү гэдэг хүний хүү Батэрзээ. Аран Барны хүүгийн ач хүү Баднаним. За дараа Яхолон төгсчин жижигхүү. Дараа Дондуу ачхүү гэх жишээ гэн. Ингээд дээшээ доошоо ураг удмаа нэрлдэг байна. Тэгээд энэ зөвхөн цаахан бодож харасан ч юм уу эцгнэрээ харсан ч юм уу ахны нэр арга байгаа. За халуучлаарай. Манай удам ураг орж ирсэн хөргөн бэрүүд өргөмөл шинтмэл
янз бүрийн үйлдвэрлэдэг тийм хүмүүстүүд гаднаас орж ирсэн манай удам уургийг баяжуулсан ийм улсууд энд одоохондоо хараахан оруулж чадаагүй. Яагаад үгүй энэ засгийн бодлогод уран бүтээг тэрээр харахад их зөвхөнтэй ойлгомжтой энэ зураглал байгаа юм. За харин энэнд хавсалт хийж болно. Хавсалт хийгээд одоо хань жилийн хэлээсээ хингиж буй ангийн буйм гэдэг юм уу. За үүний цаад тэр ургийн бичгийн хоёр дахь хэсэг нь шаштэр гэдэг нэг юм байгаа. Шаштэр. За түүхийн да. За энэ айл нутаг усны улсууд юм. Тэр засаг захиргаан хаана хий? Газар нутаг нь одоо хаана ямар газрууд байдгийг. Энэ удмын эрүүл мэндийн гэж ямар улсууд байсан. Энэ улсууд одоо ямар ажил үйл хийж явсан. Аж амьдрал нь нэгж одоо ямар байх вэ гэдэг юм уу? Байсан ч гэдэг юм уу? Оюуны сан. Энэ удмын оюуны сан гэж одоо ямар юм байж вэ гэх мэтлэнгээр тэгээ чадвар аваас үлгэх. Иймэрхүү одоо хэсэг дээр тэр шаштэр гэдэг жижиг юм хийсэн байгаамаа. Үндсэндээ энэ хоёроос бүртгэнэ штэ. Угийн бичиг нэг нь тэр засгийн дор нэг нь энэ одоо шаштэр гэж энэ түүх. За энэ нэг одоо бичгээр ингэж хийдгээр бас очив юу юм бэ гэж яаж магадгүй. За уран төлөв хэрвээ мэдэхгүй бол яах вэ? Яах вэ? Цугаараа нэг 20 секунд бодоод уран төлөв мэдэхгүй бол яах вэ? Хэрвээ мэдвэл яах вэ? Ийм л одоо асуултанд хариулт өгөх зорилготой байгаа юм. Энийг бичдэг учраас хэрвээ уран төлөв мэдэхгүй байвал уран дотроос яах вэ? Хансаж амьдрах асуудал болно үстэй. Ингэснээр төрөл ойлтон уран төрөл одон өгсгөө хэврэгшин улс орны тусгаар тогтнол сайгүй болно шүү дээ. Нэг тал нь нөгөө тал нь уран урдмын хаан ач тусыг авч амьдрах гэдэг нэг хадгалтай зүйлээ. Одон ургаа мэдэрчж тэдэнтэй сайхан холбоогоо тогтоож тэднийг тус дэмийг авч халуун хайр элэг сэтгэлийн өтөж амьдрна гэдэг бол одоо үнэхээр одоо одошгүй хөвзөө юм байгаамаа. Даан бид нар ингэж чадахгүй байгаа. Өнөөдөр энэ дотор байгаа улсуудынхаа ерөнхийдөө төс царайгаа таньж л байгаа. Гэхдээ уран төлөв ямар холбоотой юм гэдгийг сайн ойлгохгүй болох байгаа. За би тавчхан хэлбэл одоо юм байна тэгэхээр цаашдаа юунийг баяжуулаад одоо юу гэдэг манай тэр намайг базалцэг гэдэг нэг тэр бодсон дурчаад тэгээд одоо манай багагийн дотоо хөвгтийг харуулж тэгээд сая шиг одоо хөвгтийн дараагийн үеийг хинжих дондууч гэдэг юм. Иймэрхүү жижиг байдлаар хийсэн ч болно. Хамгийн гол нь энэ одоо угийн бичгүүрүүдийг сайн ашиглах хэрэгтэй. Энд буруу юм бичиж болохгүй. Одоо энэ бичиж болохгүй. Энэ бичгтээ хүндэтгэлтэй хандаж, хайрлаж ингэж одоо явах хэрэгтэй юм шүү. Тавчхандаа ийм юм хийж. Тэгээд үсэн дэвтан зэрэг дэвшиж байна. Тэгэхээр би алдгаа яг одоо манайхан хүндэтгэл үзүүлсэнтэй холбогдоод нэг өөрийнхөө бодож явдгийг. Тэгэхдээ ер нь бас манай ах トゥ нар дотор мэдээ судалгаатай баримжаатай байх уу гэж бодож байна. Тэгэхээр ингээд цаг бага учраас их товчлоод ярих хэрэгтэй болж байна. Тэгэхээр манай адгаа бол хөгжсөн хүн гэж хамгийн дөрөв хэлэхээр байгаа. Яагаад хөгжсөн гэхээр зэрэг Яруу сумын залуучуудын байгууллага Завхан аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газрын дарга хүртэл хийж явсан. За 90 он хүртэл одоо нэлээд том одоо албуудыг харьж явсан. Бид нар дотороо тухайн үедээ бол их гэгээрсэн юм хөгжсөн хүн гэж. За хоёрдугаарт нь би Гавьяатын дайтай брэнд одоо бий болгосон хүн гэж.
За энэ юу гэхээр зэрэг одоо ховын 1990 оноос хойш ховын хэмжил хэвсэлтэй хөгжсөнтэй холбогдуулан Завхан аймагт ер нь Монгол улсад улаан саримс гэдгийг тариалж брендийг бий болгосон. Ийм учиртай. Ер нь бол одоо бас шагнал ерөнхийлөгч хүртэл явсан байгаа. За энэ бол бас цаг хугацааны асуудал байсан үүсэх ба. 3 дугаарт нь би лидер хүн гэж одоо яг толгойлогч хүн гэдэг. Энэ ямар хүнийг хэлдэг юм бэ гэхээр зэрэг за манай ах トゥ доктороо бол стандарт гэдгийг бий болгосон хүн гэж. Тэгэхээр стандарт гэдэг олон улсын стандарт, Монгол улсын стандарт гэж байна. Тэгэхээр энэ хүн бол ах トゥ дотроо ер нь одоо яаж бие авч явдгийг, яаж ер нь боловсрдгийг, яаж ажиллаж амьдрдгийг, яаж бусдад харилцдаг юм бэ гэдгийг одоо том жишээг стандартчлагдаад өгсөн. Тэгэхээр энэ хүний хэмжээнд явна гэдэг бол бид одоо нэлээд их болгоомжтой, их анхааралтай, их хичээж явахгүй бол энэ хүний стандартыг эвдэж болохгүй гэсэн ийм нэг. За дараагийнх нь бол сая та бүхэн харлаа. Энэ ургийн бичээс. Энэ бол асар их үнцэнтэй. За яагаад гэж нэхэр зэрэг энэ эрдэм шинжилгээний ажил одоо Монголын том профессор Батсургой хүн судлалын асуудлаар нэлээд юм ярьдаг та. За ер нь бол энд дүүцгүүхээр ийм эрдэм шинжилгээний том одоо ийм бүтээлийг бий болгосон. Бид нар дотроо. Тэгэхээр бол би ах トゥ нар манай энэ цугларсан ах トゥ төрөлжүүдийн нэрийн өмнөөс таныг бол одоо биширж шүтэж явдгийн шүү. За энэ бол бурхан биш. Гэхдээ таны хийсэн, таны одоо явдал суудаг стандарт, таны одоо бий болгосон тэр брэнд, таны болгосон хүний хөгжлийг чинь бид нар биширж явдаг гэж байна. За ингээд бүгдөө адгаад дахин халуун баярыг хүргэе. Баярлалаа. За ингээд тунгаахыгаа үе сайхан лугаа дуулах гэж тайзнаа байж байна. Яруучууд дотроос өнгөрсөн бичэн жилд нийтдээ салбарын 5 гавьяд төрсөн байна. Сүүлийн одоо 10-аад жил тасарсан байсан гавьяд гэдэг сол маань өнгөрсөн бичэн жилд манай сумд одоо нэлийн одоо олноор одоо үлдээгдэж тэгээд 5 гавьяд яруу сумаас төрж ирээ. За тэрний дотор хамгийн олон гавьяд нь та бидний ургамын одоо ах маань бод одоо батнах маань байна. Оюуны судалтай хөтөлбөрийн өндөр бүтээмжтэй энэ сайхан ургамын энэ гишүүн яваараа би бол өөрөө маш бахархаж явдаг. Тийм болохоор монголчууд бид бүгдээрээ амны хэлхтэй аштын мөрөлдөө арга түмэн гарч байгаа алтан хүнжлэх тэмээг энэ дахиад гал дахиад жилдээ алтраа бэлтгэн үрсэн эрүүлэг хүсэн дөрнөж Ахмад Азаа буурал Ахмадууд нь эрүүлэг хурдуулаа наслаж айл хотлон бүгдээрээ баяр цэнгэлээр дүүрэн байхын үлзээтэй эрүүлэгээс өргөн дэвшүүлж гэж бодож байна. За тэгээд энэ яруу сумын 90 жилийн хаваарна сав өөрийнхөө сэтгэлээ гаргаж одоо бичсэн, үгээр бичсэн та бидний одоо тахилгад хайрхан уул, үс хайрхан уулынхаа тухай бичсэн шүлгэнд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Үлзээвэр аялгау хийж энэ дээр байртай хүмүүст нэлээд одоо ачаал хөдлөө гэж дуу төрсөйг хийж ингэж гаргасан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Нарангийн Даш Тэмбэрл гэдэг сайхан дуучин залуу ингээд дуулсан. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ бас хамтраад дуулъя гэж бодож байна. Энэ бол нөгөө талдаа бол зохион байгуулж байгаа надад одоогийн маань бас хүсэлт байлаа. Тэгээд яг сайн бас мэдэхгүй байна нэгдүгээр. Хоёрдугаар нөгөө дуучин нь бол 91% хоолой сайтай. Нэг өнгөмөн гэлүүдээ сайтай. Хөрөхгүй. Тэгээд бүгдээрээ бас хамтраад дуулъя. Та бүхний ширээн дээр тавьсан энэ юун дотор үг нь одоо байгаа юм байна. Тэгээд ингээд дуулъя гэж бодож байна. За
어제부터 생소르던 때 엉망하고 말아 나를 슈기게 오르는 그때 하루보다 수시는 내같이 손을 듣지 모르고 사투도 들리시게 우리는 어찌기래 우리는 걸어서 우리 앞에 목이 서고사 이제 하루하 대진 두르고대 그림 보다가 너 통보다가 알산다 지금 어디가 나 담아져 살고사 다들 없는 세고스다 못기로나 수세는 내가 저 손을 듣지 모르고 사또도 들리시게 우리는 어찌기래 우리는 걸어서 우리 앞에 목이 서고사 이리고 텐션 짜고 소리 나와. 교문어동 한도실 이민들 샤그등에 있던 바에 어째 태게 세킬 어떤 바텀 어떤 운기 좋아도 좋아냐 자 이게 어떤 스타라 어떤 자라가래 아 요런 자라갔다 좁신 남아서 사행한들아라 이런 데가 한두 세우면서 어르기 이게 갖고 돼야
자, 다 охиндээ баярлж байна. Хамгийн түрүү та охиндээ л баярлсан. Тэгээд ийм хүү төрүүлж өгсөн энэ удамдаа баярлж байна. Ээж аавдаа баярлж байна. Төр засгтаа баярлж байна. Хүмүүстээ баярлж байна. Намайг энэ өндөр шагналаар шагналсан явдлын энэ Монголын ард түмний одоо үр хөвгөд залуучуудаа салшгүй холбоотой байдаг юм аа. 1978 онд Монгол Улсын их сургуулийн төгсөөд боловсрол соёлын шинжилгээний яамд ирсэн. Бид нь бол насаараа энэ яамд төгсөөр өдөө үрж одоо өндөр насны дэвтэртэй гарч байгаа маа. Тэгээд төрөлх маань энийг үрж одоо шагнал орон суусан баярлж байна. За би энэтэй холбогдуулаад нэг юм хэлэх гэсэн. Энэ Аманцаа Абгаан одоо бичсэн зохиосон тойрсон энэ одоо ургийн бүтээл бол та бидний одоо амийн сүнс юм аа. Одоо ноён нуруу толгоор байдаг юм аа. Тэрнээр хамгийн одоо энгийн хар ухаанаар бодвол эргээд одоо буцаж юм олддог юм бол бид нар ээж авраагаа буцаад шингээд орох юм бол сүүлдээ тэр буурал маам гэдгийн гэртэл одоо бүгдээрээ байж явах ёстой. Ийм учиртай одоо зүй тогтсон шүү дээ. Тэгээд яг ер нь бол би тэндээс эндээс ингээд байдаг боллоо гэсэн ээж аав 50% оролцоотой гэж бодоход бол энэ буурал маамын хувьд та бүхний бол 55% нь орцсон байж таарна. Энэ бол гарцаагүй үнэ. Тэгэхээр энэ буурал маам гэдэг хүн ер нь ямар мундаг хүн байсан юм бэ? Ямар бахархалтай хүн байсан бэ гэдгийг бид нар бас нэг удаа бодоход ёстой ба. Буурал маам биднэрт ямар хамаатай юм бэ гэж одоо үйл хайхрах ч юм уу тийм юмар бол бодож болохгүй. Энийг гэдэг сайн бодоорой. Тэгээд ер нь ураг удам чи 9 үе дамжиж тасардаг гэдгийг одоо тийм учраас түрүү Аманцаа Абгаан хэлсэн. Буурал маамаас гисүүлээд ингэж яваад манай аав бат тэгээд би жавсан гэсэн дондоо гэдэг ингээд ихтэй яг 9 үе болж байгаа. Тэр буурал маамтай дондоо хүүхэд гахад бол энэ хүүхэд буурал маамтай хамаагүй болсон юм. Түүнээс бол одоо 9 үе гэсэн бол асар их удаан асар их одоо баталгаатай байдгийг л одоо энийг харуулж байгаа маа. Тэгэхээр та бүхэн хоорондоо тэрний юм гэдэг яхасаа ерөөсөө бид нар буурал маамын гэрт байсан гэж ургуулсан бодож одоо ах дүүсээ улам батцуулаараа ураг төлөө улам сайжруулаарай гэж хэлсэн маа. Тэгээ ингээд та бүхэн энэ ургуулшгүй гал дахиад ирээ уртудаа наслаарай. Уран зохиолтой ажиллаарай. Олдоо мөхтэй байгаарай. Тиймэр дундаатай яваарай гэж ингэж хүсэж байна. Баярлалаа. За ингээд тагмаа жагуул сунжирсан болохоор зарим хөтөлбөрөө яг хуваарийн дагуу явуулж чадсан бэ. Тэгээ одоо энэ жилийнхээ азтан шалгаруулахыг тэгээд азтан шалгаруулныг юмэг умаа нэмэгч ажилтмаагч хоёрчиг ирж нарыга өрж байна.
За анхаарлаа наашаа хандуулаарай. Азад нь энэ жилийн азад нь маань тодорхой, азадтангууд маань тодорхойч шүү. Очин хоёр 10 гэсэн энэ дугаартай. Азгч. Очин хоёр 10 гэсэн дугаартай. Хараад дээ. Маш хацтай яг өөрөөрөө зогссон байна. Энд ямар нэгэн маапа байхгүй. За баяр. За маш хоордгоо. За дараагийн азтангаа. Очин 11 гэсэн дугаартай үг байна. 31 11. Чараа биш байна. За 31 11. Энэ биш. За энэ ацтаман даа. За зэнчүүрийг санаа өөрчиг нь өөртөө бичсэн. Би одоо бэртээ. За 31 57. 31 31 азтай юм байна. 31 57. Эндүүр газчээ. Энэ Монгол нөлөөчний тайлбар тань 1-2 дугаар байтим байгаа дотор өгсөн байна. Тэгээд доноо авсан уу? За доноо хадгалаад ирээ. За өнөөдөр эдэг сайхан хаврын тэргүүл сарын шинэ нэгэнд ахын дүүсийн золголтын дээр ирсэндээ гэр бүлийнхээ өмнөс баяртай байна. Ингээд түрүүчийн ахын дүүсийн золголтын дээр Батнаны махын саналаар та бүгдийн бас хүслээр тэгээд энэ 8 дахилд ингэж гэртээ болгоо гэдэг ийм үүрэг даалгаврыг хүлээж аваад тэгээд одоо бүтэн жил бодож уурлаад тэгээд өнөөдөр энэ их сайхан өдөр та бүгдэд одоо гардууд бэлгэлье. За ингээд энэ бүтээл маань ингээд сэтгэлгүйгээр овгуулсан ингээд дөрвөн өрх айлын бас сэтгэл шингэсэн юм шүү гэж бас та бүхэнд бас дуулахад таатай байна.
되게 낫죠. За энэ хүү хайрцаг маань болоод энэ удаан мод гэдэг өмнө зүгээс урагдаг их хатуудаг чанартай юм урт удаанастай юм уу. Тэгээ энэ дээрээ бол одоо энэ чойд суурга энэ чимгэлийг бол алтаар ингэж шарж бүтээсэн. Тэгээ дээр нь бол 8 дахлаа бэлэгдэж ийм 8 сэлбэр гэж хийж өгсөн юм аа. баярлалаа. Энэ нөгөө зохион байгуулагчдаас би хүлээгээд авчлаа. Тэгээ удахгүй нөгөө дараагийн зохион байгуулагчд хүлээлгэж ирэх үгээс давхар хүлээж байгаа. Тэгээ энэ 8 дахиад би ч урдны хаашаадгүй байсан юм. Онсын юмнаас үзэх юм бол найдвар амарлан амьдрал гэдгийг одоо авчирдаг юм гинэ. Ад жаргалыг авчирдаг юм гинэ. Тэгээд одоо бид нар бас тэрнийг уншиж чагаад энэ мэднгийн зургалтыг зохион байгуулах өөр хүлээгээд гэртээ зарж чад бас билишээш. Тэгээд намхан буман энэ 10 оны зургалтаар байгаа. Тэр зурганы наадад байгаа тэр сайн 8 дэглийг чулуун суурин дээр оруулаад ингэж минийсэн тэр үнэтгэлтэйгээр гэр хийж өгөхийг өгнө гэж нэгэн тавсрын мэн амдаа. Жинхэнэ стадын орчуудын мэдээ хааны шагнал хүн ураа гаргаад багшилтайгаа хамтраад сэтгэлээ шингээгээд за тэгээд тэр Монголын үндэсний сайхан хээ уулзаад чимгэлээ ингээд сайхан бэлгэж байгаа баярлж байна. За энэ нөгөө ширийн дээр тавьсан тавчтай нэг давхтын хамгийн сүүлийн уулзсан дээр энэ 13 удаагийн уулзалтыг энийг хаана хязгаар зохион байгуулах гэдэг мөрөхгүй болцсон тийм нэг бүртгэл байгаа. Тэрний 18 он гэсэн дээр хэн амлах вэ гэж асуулт тавьсан байна. Тэгээд тэр хүн одоо энэ юу цагийн үйл цагийн үйл нөгөө уулзалтын хугацаа 30 минут үргэлжлэж байдаг. За одоо бол жинхэнэ нөгөө нэг 12 ширээний 11 байгаа. 11 ширээний танилцуулга гэдэг. За ёстой энэ удаа багтахгүй. Зүгээр энэ удаа бол нөгөө хоорондоо танилцсан байхад найдаж байна. За иргэжлийн зохион байгуулалт шүлээн зөвшөөрөх бол нөгөө иргэжлийн зохион байгуулагчдаа лацгална да. Тэгээд нэг сайхан танилцуулга нөгөө минь чиглэлээ дэвшүүлэх энэ нэг юуны мөн одоо 18 онд дангаараа эсвэл хамтраа ингээд зохион байгуулах амбул хэнийг вэ? Тэгээд нэг хэдэн минутын дараа бодож байгаа энэ микрофоноор тэр сайхан хүнтэй үүргийг тэгээд сайхан энэ бэлэгшээлтэй 8 нэглийг хүлээж явнаа гэж ингэж итгэж байна. За зохион байгуулагчдын зүгээс нэг үнийг урамшуул гаргасан ба бантаач гараад ирэхгүй. Манай бантаач бүх золголтын урд төрлийн золголтын маань видео монтаж бүгднийг хийж архивжуулж байгаа. Тэрэнд нь бидний зохион байгуулалтын зүгээс мөнгө шин өгсөн юм аа. Тэгээд өөрсдөө ажилдаа ихтэй юм аваарай гэж хэлж байгаа шүү.
아동이 이거 저기 비밀 잡고. 그래서 뭐 아동이 그냥 회의를 가이르기가. За энэ хүрэлцэн ирсний анхны ус тавхиндээ эрүүлийн ганц жагаад хамгийн сайн самбарыг дахиад жилдээ өсөн ирэж байна. Ингээд алга мэлхийний шагнал 2 дугаар байранд орсондоо баяртай. Ингээд номын цагаан буян дэлгэр болтугай гэж ерөөл хөвшүүлье.
онцгойдээ нэг 5 цаг дуусч байна. Дараагийн айл тодорхой учраас юу гэмээр 1930 оны үед нэг коммун байгуулах гээд коммуныг ишүүд эсэхгүй аргагүй эсэх гэдэг гэсэн. Арга тэрэн шиг юм болохгүй юм. Тэгээд ер нь бол энэ зохион байгуулалт нь бол бас гайгүй ажил юм билээ. орцогчдын бол бүгдийн сайхан хийгээд өгсөн өсөмшийн цэцлэг юм байна дээ. Тэгээд стаф манай хэдэн мөнгө энэ дартны дэдэл байна гэдэг зохион байгуулалтын байлээ шүү дээ. Тэгээд таавнаас нэг жоохон бодж үзээ. За хэдүүлээ хоёулаа тэтрийг танаас гаргуу сайн байна. За гарахгүй л яа тэгээд энэ сайхан нэг ажиргад авчирдаг энэ юу бааваад тэгээд ахаад ажиргад бидтэй хатрамжи ийм юм болохгүй. Тэр өнгөрсөн жил энэ ашиг дэлгэд би бас жоохон бэлгшээгээд байгаа. Хямрын жил ихэд манай ажил сайн байсан. Юуны нэг зөвхөн сайн мэдгүй байж магадгүй шинэ очроос нэг хаваа өгдөг юм байгаад байж байгаа. Хямрын жил ихэд бас энэ сайн өнгөрсөн. Тэгээд би бас энэтэй холбоотой гэдэг юм болов уу? Нэг ажил хийдэг гэсэн бэлгшээж бодоод байгаа шүү дээ. Тийм учраас энэ нэртэй сайхан өнгөрсөн, нацралтай сайхан өнгөрсөн бас бид гэж байгаа хүн бол энэ сайханд урамжлалтай гэртээ энэ сайханд тацаачих бол нэрээ юмыг яаж мэдгүй зөвхөн байгуулснаас илүү сайхан ийм сайхан ачаарч юм уу гэж бодож шүү. За ийм хүн байна. За нөгөө талаар Бүгдээр нэр ширээ болныг танилцуулж ингээд ирсэн. Үүндээ амьдсангүй таа хүмүүсийн мэдж байгаа. Зоглолт нэг 12-50 үед ихэдтэй нэг цаг цааж байгаа. Тэгээд үүндээ багтдаг юм байна. Хойдгийн зохион байгуулагч нар ямар хэлбэрээр зохион байгуулахын зохион байгуулагч өөрийг шийдэх хэрэг. Тэгээд нэг зохион байгуулалтаа хойдгийн жилийн нэгсэн болоод сайхан проект хийгээд ирж байна. Би бас нэг энэ цагаан сарын зоглолтын талаар өөрийнхөө санаа хэлэх гэсэн юм аа. Юу гэхээр зэрэг одоос 12 жилийн өмнө бид бид санаачлаа. Бидний одоо энэ зоглолтыг одоо Хэрнес төвдөр ганаа ахыхаан дэмжлэгтэйгээр зохион байгуулж ижээ. Тэгээд тэрнээс хойш одоо 12 жил болсон байна. Яг бид нар өнгөрсөн хугацаанд бол манай гэр бүлийн таны зүгээс бол энэ 3 удаа зохион байгуулсан байгаа байна. Тэгээд энэ дэвтлүүд ярьж байгаа өнөөдрийн иргэжлийн асуудлыг бол би ярих байгаа юм биш. 2020 онд энэ бид нар нэгдсэн зоглолт хийсний 15 жилийн өмнөх юм байна. Тэгээд энэ 15 жилийн ойн одоо шашны зоглолтын зохион байгуулалтын өөрөөр бид манай гэр бүлийнхэн бид зохион байгуулж хийнэ гэдгийг хэлсэн дээр одоо хэлэх гэсэн юм аа нэгдүгээр. Хоёрдугаарт нь ер нь бол одоо бас өнөөдөр одоогоос ялангуяа энэ одоо авиатын хүндэтгэл араас энэ ураг удмын төсвийн нэгдсэн зоглолтын зохион байгуулалтаар энэ хүндтэй өнөөдөр энэ бэлтгэж ирсэн энэ олон гоё одоо тахил одоо юг аваад ингээд одоо жилийн туршид 365 гэртээ байлгаад ингээд зохион байгуулна гэдэг нь бол бас нэр хүндийн нэгэн томоохон одоо зүйл боллоо гэж миний хувьд бодож байгаа. Энэ болохоор би бас аль болохоор одоо залуучууд, залуу гэр бүл, залуу талаас энэ иргэжлийн зохион байгуулалтын ажлыг одоо үлдэж аваасаа энэ дээр бас таад маань утасаа усараа гэж ингэж хэлсэн юм аа.
Өөр одоо их залуу байхдаа бүр юмгүй байгаа гэж бодож байна. Энд дээр л оролцохны зүйтэй маа гэж ингэж бодож байгаа маа гэж санаагаа бас энэ талаар хэлэх гэсэн. Тэгээ 2020 онд л бид хүн зохион байгуулах нэ гэж ойлгож байна. энэ ажил үйлдвэрлэж байгаа юм. За энэ ирэх нохой жилийн одоо энэ арга хэмжээг манай гүмрэг зохион байгуулах болсон дэх баяртай байна. Одоо бид нар баярлж байна. Урьдчилан баяр хүргэж байна. Ер нь бол ийм байна. Одоо нэг хараад гүмрэг сарнашлаад энэ эрдэнэ сувцхан бодорой. Юу гэхээр ерөөсөө энэ 3 юм уу 4-өөр юм уу ингэ бүлэг болгоод айжуудыг залуу улсад бүгд орох хэрэгтэй. Та нар тэг хоошоо суугаад байхгүй. Ирэх жилээс одоо ерөөсөө бүгдөө орох хэрэгтэй. Тэгээд 4-4-өөр нь юм уу 3-аар нь бүлэглээ. Тэгээд 19 он, 20 он, 21 он, 22 он гэдэг ойрын 10 жилээр нь одоо юуг нь баталчих яа. Тэр нэр дараалт гэхгүй бол болохгүй. Тэгээ би нэг араар суугаад байдаг ийм залуучууд гэж байж болохгүй шүү дээ. Шудрагд орох хэрэгтэй. Ягаад гэвэл хүн болгон мөнгөө нийлүүлж байгаа учраас энэнд мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Ойлгож байна уу? Юм сурахын төлөө одоо зүтгэх ёстой. Зохион байгуулалтанд орох ёстой. Тэгээд гүмрэг бол өөрөөсөө саналаа ягаад урьдчилаад энэ улсуудад энэ жил бол энэ жилдээ багтаагаад ойчир дугаарыг тогтоогоод ингээд зарлцгаарай. Ойлгож байна уу? Ирэх аюу нохой жилийн дараа гахай жилд бол одоо бацаач манай хоёр одоо хийдгээр одоо бас хийхээр ингээд зарлж байна таавд одоо 2 жил гэр амгад ад жаргал амт тайван амьдралыг одоо авчирий гэсэн тийм одоо үүднээс нь одоо манай гүмрэг энэ сайхан одоо өөрийнхөө арга хэмжээг хүлээж авлаа гэж ингэж бодож байна. Тэгээ баяр хүргэе бүгдээрээ. Сая тэгээд 18 он, 19 он, 20 баттай намба бацааштай хамдаад авчихлаа. Ийдэрүн тэр энэ лагцэрэг цэвэрнэ хоёртай ирээд бараг 18 оныг авдгийн даван дээр манай гүмрэг хамдаад авлаа. Тэгэхээр 20 оны хавцаанд ч байдаг юм уу? Эсвэл ихээрч байгаа бол бодлоотойгоо бас нэг ярилцж байгаа ордоор нь оролж идэг юм уу? 19 онд ингээд зохион байгуулах боломж байна. Энэ мэтэр ерөөсөө энэ нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулна гэдэг бол зохион байгуулж байгаа талдаа асар их юм. Бас тэгээд асар их сайн нөгөө энэ юуны шиг эмнэлэгтэй сайхан амьдрал сайхан гэдэг ийм өөртөө сайхан юм бэ. Өөртөө сайхан ээлтэй гэдэг юм. Ийм арга хэмжээ байдаг шүү. За тэгээд тав гэнээс 1930-аад оны коммуны гишүүн эсэлт гэж байгаа юм шиг гарахгүй ингэж уусах гэдэг чинь бас юм байгаа. Нэг хүн эсэлт гэлээ гэдэг шиг одоо тэгээд ямар ч бүрдэн төрлөө. За тэгээд өөрөөс амлиг энэ санаачлаа. Иргэжлийн дөрөвтэй зохион байгуулалт ийм сайхан одоо санаастай байсан мөнгөтэй. Энэ амлууд нь одоо гардуунаа энэ. За амлээрээ гараад ирээ. Ямбагийн тагнуу. Дахин дээр үргээ сэтгэлдээ ярих уу?
이거를 또 이제 나이는 대해서 바라보는데 또 마시고 이렇게 아이를 Бэлчин ярихаар дуугаа суугаар тангоо байна гэдэг ярихаар юу вэ гэдэг шиг. Тэг гүрдээ хоёроо дахиад нэг алга тасчих та. Тэрнээс манай содон дарж авах маань одоо 2-3 удаа бас хүүхдүүдтэйгээ нийлээ зохион байгуулчихлаа. Тэгэхээр манай бэлтгэл дотроо хамгийн дөрөв гавьяалт хамгийн дөрөв одоо эвдний зэрэг хамгаалсан бэлтгэл дотроо одоо далай ламын хэмжээнд гэгэрл олсон ийм хүн гэж би дүгнж явдаг юм аа. Тэгээд энэ сайхан энэ одоо бас бэрхшээлтэй тийм сая бол харж байгаа бах тийм ерөнхийдөө хэцүү хүмүүсийн хаагур суусан ялангуяа олон нэг зохион байгуулалтаас орчод залуухан дарга болох байгаа хүмүүст их хэрэгтэй шүү. Менежмент гэдгийг мэндээс хэлдэг шүү. Энийг зохион байгуулалтаас орчод цаашаа хамт олон том одоо үйлдвэр одоо юу гэдэг яам тамгын газар удирдаад явах ийм бодож үрдээ шүү. Энээс игддэг баггүй. Нутгийн зөвлөл одоо тунгаа гарч байгаа шүү дээ. Тунгаа яруу сүмийн нутгийн зөвлөлийн дараа энэ дотор одоо хинч байсан энэ хүн Улаанбаатар хотын байгаа яруугийн хүмүүсийн бүгдийнхэн дараа. Энэ хүнийг харж байхад одоо нэлээд гоё одоо зохион байгуулагч нэлээд одоо бидний тэргүүлэгчний тоонд орж ирж байгаа шүү. Тэгэхээр ер нь зохион байгуулалтаас орчуулах сайхан шүү. За ингээд содон дарж байгаа оюун билэгч хоёртоо дахиад чин сэтгэлийн халуун баяр хүргээ танд их баярлалаа шүү. За тэгээд дараагийн бас их дахиад зохион байгуулъя. За баярлалаа. Юм нэмдэг олон жилийн дагаад бид ийм нөгөө хэлхий юмны шагаад идэж ирсэн юм. Энийг дараагийн хайлт нэн дахиад зүгт батон жиё гэж байна. дахиад зүйлтэй бүгдээр асгийн өөрсдөө ажил үүснэ тэмцтэй эрүүл эвс байгаарэ гэж хүсэн ирэж байна. Тэгээ ирээд юм аа. Бидний өмнөөс дахиад хүмүүс татсан баяртай байна. Баяр сарсан чиглэсэн дэгтлээ. Энд аваад одоо бидний жингээ энэ дахиад үүж яваа. Үүгийг тааруулах юм хэлж байгаа баяртай байна. Аагийн сайхан сараа. За, тэр сайхан үйлчлэрээ